Тийм ээ, байна. Энэ удаад газар хөдлөх болсон үед юу хийх ёстойг бүгдд нь зааж бай. Юуны өмнө газар хөдлөл гэдэг нь байгалийн хүчээр газар гинж чирхээсийг хийсэн. Түвшин 1-ээс 7 хүрээс нарийн 10 шасалт хуваалцдаг. Японд жижиг газар хөдлөлөөс газар хөдлөл хүрээс байн тохиолддог. Мөн 90-30 жилийн доор газар хөдлөл босох магадлал 80 гэж хэлэгддэг. Тэгвэл газар хөдлөл ирвэс юу хийх ёстой вэ? Газар хөдлөл ирвэс эхлээд эмбиж хийгээрэй. Том газар хөдлөл ирэхээс өмнө аны гаруус эсвэл телевизээр мэдэгдсэрнэ. Даруйхан аны амийг хамгаалах үйлдэл хийж эхсээрэй. Мөн гэр бүлийнхээ аюулгүй байдлыг шалгаж, яарсаа үед авч явах цүнхээ бэлдээрэй. Газар хөдлөл намжсны дараа болгоомжтой байж үйлдэл хийнэ. Тусламж хэрэгээ хүмүүс туслаарай. Хэрв гэр айн нэвдэрсэн бол хорогдох байр зэрэг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлнэ. Барилгаас гадуур гэрээ биш газар хөдлөлд өрсөн тохиолдолд доорх үйлслүүдийг хийгээрэй. Үзсэнд баярлалаа. Дараагийн видеогч бас үзээрэй.